манай зол жаргал гишүүн бас хэлж байсан. За миний бас яг шууд хэлж чадахгүй байгаа үгийг зол жаргал гишүүн бас хэлж байлаа. Мэргэжлийн цомхон засгийн газар ерөнхий сайд байгуулна гэдэг ер нь баг боломжгүй юм байна. Тэгээ одоо цаашдаа бол урт хугацаанд шинэ үндсэн хуулийн дүрмээр ингээд их олон засгийн газрууд ирэх жилүүдэд бол солигдно. Тэгэхээр ер нь эрх зүйн орчноо яах вэ гэдгийг бас бодох хэрэгтэй юм байна гэж. Их л хэцүү улс төрийн нөхцөл байдал дундаас эвлүүлж чадын засаг маань арай гэж нэг эвлж явах шиг байна. Тэгээ одоо тумуу үйлээд яах вэ? Одоо яа гэх үү тэгэл ийм дүрмээр л ажиллах юм чинь захиас бас анхааруулах хэлээ. За тэгээд түрүүн бас тэр золоо гишүүн хэлээд байгаа чи яг үнэн. Доктортой ажлыг гэвэл яг бидний хичээл дээр үздэг тэр цомхон төр бүтээмжийн талаар яг амьдрал дээр хэрэгжүүлээд улс төрөд дийлдэг. Энэ зовлон нэг тийм бие чамсаад байгаа юм биш. Энэ бол үеийн засгийн газрын зовлон. Төрийн ажлаа бодох уу, улс төрөө бодох уу гэдэг юм хоёр сонголтын өмнө ирчихээр ерөнхий сайд өөрөө төрийн ажилд 100% анхаарал хандуулах маш их өндөрлөлт. Тийм ч учраас улс төрийн дотоодын зөрчил үл ойлголцлын асуудлыг шийдэж төрийн ажилд 100% анхаарал хандуул. Тэгээ ерөнхий сайд хүн чигэд хоёр тал руу фокуслах юм шаардлага үүсэдэг. Тэгэхээр энэ цаг үед бол нөгөө улс төржилт хийж дотоод энэ асуудал үл ойлголцлыг давахгүйгээр гадаадаас ирж байгаа хямралтаа тулна гэж бараг л баг.